За та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд төргий. Дэлхийн 7 хоног олон улсын тоймын маань энэ удаагийн дугаараар 7 дугаар сарын 27 оны даваа гаригаас 8 дугаар сарын 2-ны ням гариг хүртэлх хугацаанд олон улсад болж өрнөсөн онцлог үйл явдлуудын мэдээллүүдийг нэгтгэн хүрэхээр бол бэлэн болоод байна. За эхний мэдээлэл бол одоо Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев Оросын улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Украины дайныг зогсоож мөргөлдөөнийг царцаах хэрэгтэй байгаа талаар уриалсантай холбоотой мэдээлэл байна. Оросын Сибирийн Омск хотод болсон хамтын ажиллагааны форумын үеэр хоёр орны удирдагчид нүүр тулан уулзалтаж олон улсын анхаарлыг татсан чухал байр суурийг илэрхийллээ. За уулзалтын үеэр Токаев ерөнхийлөгч Путинд хандаж Америк нэгдсэн улс болон Европын орнуудаас олон тооны дохио ирж байгааг дурдаад залуучууд амь үрэгдэж байгаад харамсаж буйгаа илэрхийлэн энэ бүхнийг одоо зогсоох цаг нь ирлээ. За залуучууд амь үрэгдэж байна. За энэ бол Орос Украин гэсэн ах дүүс ард түмний дунд өрнөж байгаа маш эмгэнэлтэй үйл явц юм а гэдгийг бол онцлон хэлсэн. За мөн тэрээр Путинд хандаж мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн тулд дайныг царцааж Америк нэгдсэн улс болон Орос зэрэг гүрнүүдийн баталгаан дор Стамбулын хэвлэлцээрийн шинчилсэн хувилбар буюу Стамбул 2.0 гэрээ хэвлэлцээрийг бол дахин эхлүүлэх боломжтой хэмээн хэлсэн юм. За гэхдээ уг инх тайвны хэвлэлцээрт Казахстан улс өөрөө мөргөлдөөнд бол зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй гэдгээ бол тодорхой илэрхийлсэн. За учир нь Токаев нэмж хэлэхдээ бол Орос улс нь Казахстан улсын зуучлалыг шаардлагагүйгээр өөрөө асуудлаа бие даан шийдвэрлэх чадвартай агуу гүрэн хэмээн бол Токаев онцллоо. За уг уулзалтын дараа Оросын улбооны улсын ерөнхийлөгчин хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ Владимир Путин Токаевын уг уриалгын дараагаар Казахстаны ерөнхийлөгчд хандаж Украинд хийж буй цэргийн тусгай ажиллагааны нөхцөл байдлыг бол наривчлан тайлбарласан талаар хэлсэн. За хэдийгээр Казахстаны ерөнхийлөгчийн байр суурийг Оросын улбооны улсын зүгээс маш сайн ойлгосон боловч Москвагийн зүгээс тавьж буй дайны зорилтууд болон Киевийн удирдлагуудын баримталж буй байр суурь зэрэг үл ойлголцлын олон асуудлуудаас болоод дайныг шууд царцаах боломжгүй гэсэн ийм байр суурийг бол Кремлийн хэвлэлийнхэн мэдэгдлээ. За Москвагийн гол холбоотон орнуудын нэг болох Казахстаны удирдагчийн зүгээс ийхүү дайныг зогсоох талаар нээлттэй дуугарсан нь олон улсын хэвлэл мэдээлэл болон шинжээчдийн анхаарлыг асар ихээр татсан үйл явдал боллоо. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. BGM нь бондын болон үйл хөдлөлийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэргэжлийн хамт олон юм а. За дараагийн мэдээ бол Япон улстай холбогдож байна. За Япон улсад бол хүн амын хөгшрөлт болон төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрч буурсантай холбоотойгоор тус улсын уугуул буюу Япон үндэстэн иргэдийн тоо сүүлийн 42 жилийн хугацаанд анх удаага 120 саяас доош буурсан тухай тус улсын дотоод хэрэг харилцаа холбооны яамнаас бол аль биесээр мэдээллээ. Тухайн жилийн суурь бүртгэлийн мэдээллээр Японы уугуул иргэдийн тоо 119 сая 736 мянга 483 болж буурсан нь өмнөх оныхтой харьцуулахад 917 мянга орчмоор хоригдсон үзүүлэлт юм. За энэ нь 1968 оноос эхлэн холбогдох статистик мэдээллийг аль биесээр эмэгтгэж эхэлснээс хойш хамгийн өндөр хурдацтай огцон уналтанд бол тооцогдож байна. Тус улсад шинээр төрсэн хүүхдүүдийн тоо ердөө 670 мянга орчим болж буурсан нь түүхэнд хамгийн доод түвшин болсон бол нас барсан хүмүүсийн тоо эсрэгээр 1.5 саяыг давж хүн амын хоригдол бол улам бүр тэлж байна. Засгийн газрын зүгээс гэр бүлийг дэмжих, хүүхдийн тэтгэмж олгох, тэрч байтугай хэмэл оюун ухаанд суурилсан болзооны аппликейшнуудыг хүртэл нэвтрүүлэх зэрэгээр олон төрлийн бодлого хэрэгжүүлж байгаа боловч төрөлтийг өсгөхөд энэ бүхэн хангалттай үр дүн авчрахгүй байгаа хэвээр байна. За нөгөөтэйгүр уугуул хүн ам ийхүү эрчимтэй буурж байгаа энэ цаг үед Японы хөдөлмөрийн зах зээлийн хомсдлыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг татах бодлого өргөжж тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн тоо 4 сая 31,159-д хүрч түүхэн дээд амжилтыг тогтоолоо. За гадаад иргэдийн дийлэнх нь буюу 86 гаруй хувийг бол хөдөлмөрийн насны дан залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ нь улс орны эдийн засаг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад тус улсын хамгийн гол хүчин зүйл болж хувираад байна. За гадаадын иргэдийг оролцуулсан датагаар бол Японы нийт
нийт хүн ам 123 сая 700 орчим мянга гэж бол яг одоо тоосоологдож байна. Газар зүйн байршлын хувьд хүн амын өсөлтөнд зөвхөн Токио болон Осака, Чиба зэрэг томоохон хот суурин газруудад ажиглагдаж байгаа бол бусад бүхий л муж болон суурин газрууд тэр чигээр хасах үзүүлэлттэй гарч хөдөө орон нутаг эзгүүрч хүн ам нь хөгшөрсөөр байгаа нь бол нийгмийн халамж, эрүүл мэнд, тэтгэврийн тогтолцоонд асар хүнд ачааллыг бол үүсгээд байна. За дараагийн мэдээ бол одоо Иран улстай холбогдож байна. Гэхдээ Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд үүсээд буй энэхүү хорсдмол байдал мөргөлдөөний асуудал бус. Харин Украины дрон Ираны хөлөг онгоцонд хавтсан явдлын талаарх мэдээлэл байна. Каспийн тэнгис дэх Орос болон Ираны хоорондох цэргийн болон худалдааны хангамжийн сувгийг таслах зорилгоор Украины тал алсын зайн дрон ашиглаж Ираны хөлөг онгоцонд хавтсан явдал нь тус хоёр улсын хооронд ноцтой зөрчлөлийг бол үүсгэж эхэлж байна. За энэхүү зэвсэгт халдлагын үеэр Ираны худалдааны хөлөг онгоц өртөж ноцтой хохирол амссан бөгөөд дэлбэрэлтийн улмаас нэг далаачин амиа алдаж хэд хэдэн хүн шархтсан гэх мэдээлэл байна. За энэхүү үйл явдалд Ираны эрх баригчид маш хатуу байр суурь илэрхийлж тус улсын гадаад хэргийн яам энэ халдлагыг олон улсын эрх зүй болон нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг эртэд зөрчсөн түрэмгийллийн гэмт хэрэг хэмээн хатуу буруушааж байна. За үүнтэй холбоотойгоор Тегеран дахь Украины хэргийг төр хамаарагчийг гадаад хэргийн яамд албан ёсоор дуудан ирүүлж эсэргүүцлийн нот бичгийг бол гардуулан өглөө. За Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчид болон бусад удирдлагууд Украины энэхүү аюултай үйлдэлийг хизээж зүгээр өнгөрүүлэхгүй гэдгээ мэдэгдэж Иран улс өөрийн үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй болохыг бол хатуу санууллаа. За хэдийгээр уг халдлагын дараа Украины талаас энэхүү цохилт нь бол цэргийн стратегийн зорилготой байсан бөгөөд за тусгаалan Иран улсыг бол яг чиглээгүй за нөхцөл байдлыг иймээс цаашид хурцдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн ч за энэ явдал нь бүс нутгийн болон олон улсын дипломат харилцаанд нэлээд том түгшүүрийг төрүүлж эхлээд байна. За өөрөөр хэлбэл Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж буй хурцдмал байдал нь Орос болон Украины дайнтай бол одоо ойрын ирээдүйд нэгдэн нийлж томоохон хэмжээний бүс нутгийг хамарсан нэгэн бүхэл цул дайн болж хувирч болцсошгүй гэж олон улсын шимжээчид маш ихээр болгоомжлож байгаа юм байна. За дараагийн мэдээ бол Telegram аппликейшнийг үүсгэн байгуулагчийг Оросын холбооны улсын эрх баригчид терроризмын гэмт хэрэгт буруутган эрен сурвалжиж эхэлсэнтэй холбоотой мэдээлэл байна. За Оросын холбооны аюулгүй байдлын алба болон хууль сахиулах байгууллагуудаас алдарт Telegram аппликейшнийг бол одоо үүсгэн байгуулагч Павел Дуровт холбогдуулан за ноцтой одоо шийдвэр гаргаж эрүүгийн гэмт хэрэг үүсгэн эрен сурвалжиж эхэлсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг маш хүчтэй татсан үйл явдал боллоо. Оросын талын албан ёсны мэдээлж буйгаар Павел Дуровд Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар буюу террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхлыг нь хангахад хамтран ажилласан хэмээх маш хүнд гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж байгааг нь за Москвагийн зүгээс энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэлээ тайлбарлахдаа бол Telegram платформын удирдлага Оросын хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлээгүй. Тухайлбал Украины тусгай албад болон янз бүрийн экстремист террорист бүлэглүүдийн ашиглаж буй олон тооны сувг чат-ботуудыг устгах арга хэмжээ аваагүй хэмээн тайлбарлаж байна. За Оросын эрх баригчдын зүгээс эдгээрээс үдшээгээр дамжуулан тус улсын нутаг дэвсгэрт хорлон сүтгэх ажиллагаа, кибер гэмт хэрэг, олон хүний амь нас хохирсон халдлагуудыг бол зохион байгуулж хүүхэд залуучуудыг төрөл бүрийн бодлогогүй үйлдэлүүдэд уруу татан оролцуулж байна хэмээн буруутгаж байна. За тухайлбал мессенжер дэх зарим болзооны чат-ботуудыг ашиглаж залуучуудыг хууль бус үйлдэл, хорлон сүтгэх ажиллагаанд уруу татаж байна гэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагууд дэлгэсэн. За энэ хэргийн хүрээнд Оросын шүүхээс түүнийг эзгүүд нь баривчлах арга хэмжээ авч за улмаар одоо олон улсын хэмжээнд эрен сурвалжлах одоо зарлан гаргаж Интерполоор дамжуулан албан ёсоор эрен сурвалжлах болон албатан шилжүүлж авах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд хэрвээ гин буруутай тогтоогдох юм бол маш урт хугацаагаар буюу бүх насаар нь хорих ял авах эрсдэлтэй болохыг бол Оросын холбооны улсын хуульчдын их сурвалж мэдээлж байна. За мөн араас нь Оросын санхүүгийн хяналтын алба Павла Дуровын одоо террорист болон экстремист үйл ажиллагаа эрхлэгчдийн албан ёсны жагсаалтанд мөн нэмж оруулсан. За нөгөөдөөгөөр шинжээчид болон олон улсын ажиглагчид энэ үйл явдлыг бол зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх ажил төдийгүй Кремлийн зүгээс интернетийн орон зай болон Орос дахь мэдээллийн хэрэгслүүдийг бол бүрэн хяналтандаа байлгах, олон нийтийн сүлжээг одоо шахах бодлоготой шууд холбоотой болохыг бол онцолж байгаа юм. За сүүлийн жилүүдэд Орос улсад барууны болон бусад томоохон сошиал платформуудыг хориглогдож, за эсвэл одоо хязгаарлалтанд орсон бөгөөд
Telegram нь одоо иргэдийн чөлөөтэй мэдээлэл солилцдог цөөхөн хідэн үлдсэн орон зайнуудын нэг байсан. За Павел Дуровийн хувьд өмнө нь буюу 2024 онд Франц улсад бас төр саатуулагдаж платформ дээрх хууль бус контент болон хууль сахиулах байгууллагын хүсэлтэд бол хангалттай хамтарч ажиллаагүй гэх үндэслэлээр бол шалгагдан буруутгагдаж байсан удаатай. За харин Оросын зүгээс энэхүү эрүүгийн хэрэг үүсгэж олон улсын хэмжээнд эрен сурвалжилж эхэлсэн явдал түүний багийнхан болон Telegram платформын зүгээс аль бие усны нухацтай тайлбарыг хараахан хийгээгүй байгаа хэдий ч за сошиал хуудасаараа дамжуулан өөрийн байр суурьаа бол тодорхой бус шок байдлаар бол бас илэрхийлсэн олонний анхаарлыг татаж байна. За Орос болон Украины хоорондох мөргөлдөөн үргэлжлэж буй энэ цаг үед мэдээллийн гол сувг болсон платформын үүсгэн байгуулагчид энэхүү эх орондоо терроризмтай холбоотой маш хүнд ял тулгаж байгаа нь технологийн эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлын хүрээний томоохон геополитикийн зөрчилдөөнийг бол улам бүр хурцатгсан үйл явдал болох шиг боллоо. За дараагийн онцлог мэдээ бол технологийн хоёр авраг корпорац болох Apple болон Nvidia компаниудтай холбогдож байна. За технологийн салбарын хөрөнгө оруулалтын чиг хандлагад бол сүүлийн өдрүүдэд томоохон эргэлт гарч Apple компани зах зээлийн үнэлгээгээр Nvidia-г бол гүйцэж дэлхийн хамгийн үн цэнэтэй компани гэсэн алдар хөндийн титмээ бол эргүүлэн авч чадсан үйл явдал боллоо. Хэмэл оюун ухааны дэд бүтцийн хит өндөр зардал болон санхүүгийн өгөөжийн талаар хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол маш эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор нэлээд өөрчлөлтүүд сүүлийн саруудад дэлхийд даяар өрнөж байна. За өнгөрсөн хугацаанд хэмэл оюун ухааны чипийн салбарын цойлтоос шалтгаалж Nvidia компани зах зээлийн үнэлгээгээр бол тэргүүлж байсан. Гэхдээ технологийн авраг компаниудын хэмэл оюун ухаанд зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт болон өрийн амлалтуудад бол зах зээл шөмжлөлтөд хандаж эхэлсэн нь хагас дамжуулагч болон чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшид бол эрчимтэй дарамт учруулж эхлэв. За тухайлбал Nvidia-гийн хувьцаа унаж зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 478 их 80 Америк доллар бол болж буурсан. За харин яг энэ үеэр Apple компани хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш эрчимтэй татаж хувьцааны ханшин тогтвортой өссөөр зах зээлийн үнэлгээгээ 495 их 80 Америк долларт хүргэснээр жагсаалтын тэргуун игнэнд бол одоо заларлаа. За шинжээчдийн дүгнэж буйгаар Apple нь бол өөрийн хэрэглэгчдэд чиглэсэн стратегийг баримталж хэмэл оюун ухааны дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж асар их мөнгө өргөхийн оронд харьцангуй ухаалаг хэмнэлттэй зардлын загвараар ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад илүү эрсдэл багтай мөн найдвартай сонголт болон харагдахад бол хүрсэн байна. За энэхүү хөрөнгө оруулагчид зардлын өндөр эрсдэлтэй технологийн салбараас илүүтэйгээр тогтвортой орлого болон хэрэглэгчдийн суурь баазтай тийм компаниуд руу анхаарлаа хандуулж эхэлсэн нь Apple-д жилийн өмнө алдаад байсан байр сууриа эргүүлэн авах боломжийг олгосон байна. За манай хамтран ажиллагч байгууллагаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд бол хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг Аршан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ бол онцлогтой. Чехийн Карловар хот нь бол Европтон алдартай 12 Аршан булгтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь уламжлал ёсоор тухайн нутгийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг. За мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэргээр хүний бид эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. За дараагийн мэдээ бол мөн Япон улстай холбогдож байна. За Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас томоохон худалдааны төвийн барилга нуран унаж нуранган дор дарагдсан иргэдийг аврах эрен хайх аврах ажиллагаа цаг алдалгүй тус улсад үргэлжилсээр байна. Япон улсын Кумамото муж болон баруун өмнөд хэсэгт тохиолдсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсад амь үрэгдсэн хүний тоо 18-д хүрч эрен хайх аврах ажиллагаа цаг алдалгүй үргэлжилсээр байна. За байгалийн гамшигын улмаас дэд бүтцэд асар их хохирол учирч олон 10 хүн гэмтэж бэртэж барилга байгууламж болон үйлдвэрийн нуранган дор дарагдсан иргэдийг аврахын төлөө аврагчид халуун нартай цаг агаарт өдөр шөнөгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. За гамшигын хамгийн хүнд голомтуудын нэг нь Кашима хотод байрлах Ion Mall хэмээх худалдааны төв болсон бөгөөд газар хөдлөлтийн үеэр тэнд байсан олон мянган үйлчлүүлэгчдийг зогсоол
руу яаралтай нүүдгэн шилжүүлсэн боловч тус төвийн хоёр давхар нуран унаж улмаар хийн дэлбэрэлт гарсан нөхцөл байдлыг бол улам хүндрүүлсэн юм. За энэхүү худалдааны төв болон түүний орчимд гарсан ослын улмаас хүмүүс амь насаа алдаж ажилчид сургаггүй хэвээр байгаа нь аврагчдын хувьд цаг хугацаатай уралдаан болон хувирч байна. За мөн Ясуширо хот дох Nippon Paper Industries үйлдвэрийн яндан нуран унаж 5 хүний амьд хүрсэн бол бусад байр ширтч мөн орон сууцнууд бүрэн эвдэрч сүдсэн юм. За албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас нийтдээ 60 гаруй хүн бэртэж гэмтснээ. За нэлээдгүй хэсэг нь хүнд байдалтай байна. За түүнчлэн дэд бүтцийн эвдэрлээс шалтгаалж бараг 35 мянга орчим айл өрх цахилгаангүй. За 15 мянга гаруй өрх цэвэр усгүй болж тасалдсан бол аюулгүй байдлыг хангах үүднээс 8800 гаруй оршин суугчид 400 гаруй төр хорогдох байранд бол шилжин байрлаад байна. Япон улсын ерөнхий сайд Санао Такайчи хүн бүрийг аврахын төлөө боломжит бүх нөөц боловцоогоо дайчлан ажиллаж байгааг онцолсон бөгөөд аврах багийнханд Японы өөрийгөө хамгаалах хүчнийхэн болон гадаадаас ирсэн тусгай мэргэжилтнүүд туслан ажиллаж байна. За түүнчлэн хамгийн ноцтой нь газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилж байгаа нь аврах ажиллагаанд томоохон хүндрэл учруулж байгаа хэдий ч эрх баригчид хохирогчдын арга гэрээхэнд дэмжлэг үзүүлж нуранг дор үлдсэн иргэдийг эсэн мэд гаргаж авахар бүх хүчээ шавхан ажиллаж байна. За дараагийн онцлог мэдээ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль ёсны цагаачлалын бодлогоо улам бүр чангадгах хүрээнд Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудыг төгсөөд тус улсад бол өргөжлүүлэн үлдэж ажиллах хүсэлтэй байгаа гадаадын оюутнуудад зориулан $100 мянган төлбөр ногдуулах хувилбарыг хэлэлцэж эхэлсэн явдал нь олон улсын анхаарлыг маш ихээр татсан үйл явдал боллоо. Энэхүү шин санаачилга нь Америкийн нэгдсэн улсад ихтэй сургууль төгссөн гадаад оюутнуудад мэргэжлээрээ 1-3 жилийн хугацаанд ажиллах боломжийг олгодог OPT хөтөлбөртэй шууд холбоотой. За өмнөх мэдээлэлээр 2024 оны байдлаар гэхэд 419 мянга гаруй гадаад төгсөгчид энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ нь гадаад оюутнуудын хувьд Америкт суралцах гол шалтгаануудын нэг байсаар ирсэн. За Трампын засаг захиргааны зүгээс хууль ёсны цагаачлалын тогтолцооны аюулгүй байдлыг сайжруулах, за мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилгоор энэхүү арга хэмжээг бол авч үзэж байна. За өмнө нь өндөр мэргэжилтэй гадаад ажилчдыг H1B хэмээх виз дээр за мөн адил $100 мянга гаруй $100 хураамж тогтоох бодлого барьж байсан ч хууль эрх зүйн маргаан болон шүүхийн шийдвэрүүдтэй бол тулгараад болж байсан удаатай. За үүний дараа уг санаачилах нь оюутнуудын төгсөлтийн дараах ажиллах зөвшөөрөл буюу OPT хөтөлбөрийг хамрах чиглэл рүү энэхүү шилжиж байгаа нь энэхүү 6 оронтой тоон төлбөр нь бол тэдний цагаачлалын бодлогын үндсэн давтагдмал хэрэгсэл болсныг бол харуулж байна. За энэ санал батлагдвал гадаад оюутнууд эсвэл тэднийг ажилд авахыг хүссэн компаниуд асар өндөр санхүүгийн дарамтанд орох юм. За төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх үү эсвэл ажил олгогч компаниуд нь хариуцах уу гэдг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд за энэ нь Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй залуусын сонирхлыг бас эрс бууруулж болсошгүй. За Америкийн ихтэй сургуулиуд гадаад оюутнуудын төлж буй өндөр хэмжээний сургалтын төлбөрөөс санхүүгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг. За тиймээс төгсөөд үлдэх боломж хэрвээ хүндрэх юм бол тус улсыг зорих гадаад оюутнуудын урсгал хомигдож сургуулиудын орлогод бас сөргөөр нөлөөлж магадгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа. За Америкийн нэгдсэн улсын томоохон компаниуд их сургууль төгссөн чадварлаг гадаадын боловсон хүчнүүдийг OPT хөтөлбөрөөр дамжуулан ажилд авч улмаар цааш нь визийг нь ахиулан ажилтдаг гол сувг нь энэ байсан. За иймд энэ салбарынхан өндөр төлбөрийн улмаас чадварлаг инженер судлаачдаа алдах эрсдэлтэй гэж үзэж эхлээд байна. Дотоодын аюулгүй байдлын яамнаас албан ёсны шийдвэр хараахан эцэслэгдэн гараагүй байгаа боловч холбогдох хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа бөгөөд за энэ төрлийн хатуу хязгаарлалтууд нь Америкийн нэгдсэн улсын боловсрол болон технологийн салбарын олон улсын өрсөлдөх чадварт яг хэрхэн нөлөөлөх талаар асар том маргааныг нийгэм даяар хэдийнэ дэгдэж эхлээд байгаа юм байна. За дараагийн мэдээ бол баруун Африкийн Ган улстай холбоотой мэдээ байна. За Ган улс даяар хүнд өвчний улмаас таалал төгссөн тус улсын хамгийн өндөр иргэний араас за бүх нийтийн гашуудад зарлаж ингэж харамсах үндэсний хэмжээний эмгэнэл илэрхийлэх ажиллагаа яг энэ цаг мөчид болж байна. Ган улс даяар биеийн гайхалтай өндөр буюу эрс ялгарх онцлогоороо олон нийтийн танил үндэсний хэмжээний бахархал болсон Сулеймана Абдул Самедийн гинтийн үхэлд гүн эмгэнэл илэрхийлэн гашуудаж байна. За орон нутагт
Америкта болон улс даяар Авучи хэмээх одоо хоч нэрээр алдаршсан тэрээр ердөө 33 наснда хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. За талигач нь Марфаны хам шинж болон гигантизм буюу биеийн өсөлтийг хэд эрчимжүүлдэг маш ховор төрөлжсөн өвчний улмаас насан туршдаа эрүүл мэндийн хүндрэлтэд тэмцэж ирсэн нэгэн. За тэрээр 20 гаруй наснда биеийн хэд хурдцтай өсөж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд 7 фут 4 инч буюу 223 см гаруй өндөртэй болсноороо Ган улсын хамгийн өндөр хүн хэмээн алдаршаад байсан. За өвчний улмаас үүссэн хүндрэлүүд ялангуяа хөл дээр нь гарсан шарх халдвар авсны улмаас Тамали хотын нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлж байсан ч эмчнэрийн эмчилгээ тусламж одоо амжилтыг ис олон тэрээр инхүү таалал төгслөө. За түүний амьдрал тэмч дардсан байгаагүй бөгөөд эрүүл мэндийн асуудлаас болж залуудаа мөрөөдөж байсан жолоочийн ажилдаа орхиход хүрч олон нийтийн харилцаанд ороход хүртэл нэлээдгүй хүндрэлтэй тулгарч байсан ч за хүнлэг болон өгөөмөр зан чанараараа эргэн тойрныхон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм нэгэн байсан юм. За түүний эмчилгээний зардал болон амьдралд нь туслах зорилгоор Ган улсын ерөнхийлөгчийн дүү тус улсын бизнесмен Ибрахим Махама зэрэг сайн сэтгэлт хүмүүс өөрсдийн тусламжийн гараа сунгаж байсан гэх мэдээллүүд бий. За Сулеймана Абдулла Самедийн гентийн үгсэн түүний төрсөн тосхон Гамбага болон хойд бүс нутгийн оршин суугчдад маш хүнд цохилт болж олон мянган хүмүүс гэр бүл төрөл төрөсөд нь бол эвгэнэл илэрхийлсэн цугларч байна. За тэрээр өөрийн оршихугаараа орон нутагтаа төдийгүй улс даяараа танигдж Ган улсын нэгэн өвөрмөц бэлэг тэмдэг болж байсан тул ард түмэн энэхүү хүнд гарцыг гүн эмгэнэлтэйгээр хүлээн авцгааж байна. За дараагийн мэдээ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ үеийн одоо хүн дүрст роботууд буюу дөрвөн хөлтэй роботуудын импортод албан ёсны хориг тавьсантай холбоотой мэдээлэл байна. За энэхүү шийдвэр нь хоёр орны технологийн салбарын хоорондын өрсөлдөөн болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд гарсан томоохон эргэлт болж байгаагаараа онцлог юм а. Америкийн нэгдсэн улсын харилцаа холбооны хорооноос гаргасан энэхүү шийдвэрийн гол шалтгаан нь хэмэл оюун ухааны нийлүүлэлтийн сүлжээг гадны болцсошгүй эрсдлээс хамгаалах явдалд бол оршиж байгаа гэж тайлбарлаж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчид Хятадд үйлдвэрлэгдсэн дэвшилтэд хэмэл оюун ухаан бүхий тэдгээр роботууд болон тэдгээрийн холбогдох төхөөрөмжүүд нь Америкийн нэгдсэн улсын чухал дэд бүтэц үйлдвэрүүдээс нууц мэдээлэл цуглуулах, тагнах, чагнах эсвэл алсаас удирдагдж кибер аюул учруулах магадлал маш өндөр гэж үзэж байгаа юм. За мөн роботуудаас гадна сэргээгдэх эрчим хүч болон дата төвүүдэд өргөнөөр ашиглагддаг цахилгааны инверторуудыг энэхүү хоригтод давхар хамруулад байна. За энэ бодлого нь зах зээл болон үйлдвэрлэгчдэд шууд нөлөөлж эхэлсэн бөгөөд дэлхийн хүн дүрст роботын зах зээлийн томоохон хувийг эзэлдэг Хятадын Unitree зэрэг компаниудад маш хүнд цохилт болон хувирч байна. За шинжээчдийн дүгнэж буугаар энэхүү хориг нь яг үнэндээ бол Америкийн нэгдсэн улсын дотоодын роботын технологи болон хэмэл оюун ухааны салбарыг дэмжиж технологийн хамаарлыг бууруулах давхар цаад зорилготой гэж үзэж байгаа юм. За нөгөөтэйгүр бас бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын энэхүү алхмыг маш хатуу шүүмжилж худалдааны асуудлыг улс төржүүлж байна хэмээн мэдэгдлээ. За Хятадын элчин сайдын яамнаас үндэслэлгүйгээр хориг арга хэмжээ авч буй энэ явдалд шаардлагатай бүхий л хариу арга хэмжээг авахаа сануулсан нь хоёр гүрний хоорондох худалдаа болон технологийн дайн улам бүр хурцдаж байгааг бол эвтгэлсэн үйл явдал болж байна. За дараагийн мэдээ бол одоо хөгжимтэй холбоотой мэдээ байна. За дэлхийн хөгжмийн салбарт төдийгүй pop урлагт одоо түүхэн амжилт тогтоож буй өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг Азийн уран бүтээлчдийг системтэйгээр ялгуурлан гадуурхаж байгаа үйл явдлыг эсэргүүцсэн энэ жилийн Grammy шагналт одоо өөрийнх нь одоо уран бүтээлээ нэр дэвшүүлэхээс бол албан ёсоор татгалцсантай холбоотой мэдээлэл байна. Энэхүү шийдвэр нь хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болон үндэстэн дамнсан pop соёлын хүрээнд томоохон шугам тарж байна. Олон улсын хөгжмийн шүүмжлэгчид болон фэнүүдийн хувьд тус хамтлаг дэлхийн зах зээлийг тэргүүлж дээд амжилтуудыг эвдэж байсан хэдий ч Грэмми шагнал гардуулах байгууллага нь Азийн уран бүтээлчдийг гол номинацуудаас шахан зайлуулж зөвхөн хязгаарлагдмал эсвэл тусгай төрөлд хамруулан бодитоогоор үнэлэхгүй байгаа шудраг бус явдал хэмээн үзсэн байна. За хэдийгээр BTS хамтлаг өмнө нь Grammy шагналт хэд хэдэн удаа нэр дэвшиж гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулж байсан ч Америкийн хөгжмийн салбарын гол
урсгалын шагнал гардуулах ёслолууд арьсангоор язгуурлах үзэл, стереотип хандлага гүнзгий хэвээр байгаа нь энэхүү алхмыг хийхэд хүргэсэн гол шалтгаан болсон байна. За тус хамтлагийн удирдлага болон дуучид энэхүү шийдвэрээрээ дамжуулан зөвхөн өөрсдийн эрх ашигыг бус харин салбардах тэгш байдал, олон талт байдал, арьс өнгө болон үндэс угсаагаар язгуурлахгүй байх зарчмыг тууштай хамгаалж байгаагаа илэрхийлсэн. За энэхүү үйл явдал нь барууны хөгжмийн эндэр болон Азийн уран бүтээлчдийн хоорондын харилцаанд шинэ хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн зах зээлийн өөрчлөлтөд уламжлалт шагналын системүүд хэрхэн дасан зохицох ёстой талаарх олон талын шүүмжлэлт байр суурийг нийгэм даяар бий болгоод байна. За дараагийн мэдээ бол Уганда улсын нэрт дарангуулагч Иди Амины ачгүй 25 настай боксчин Азиз Абдул олон улсын хамтын нөхөрлөлийн спортын наадмын үеэр хүнд жингийн шөвгийн 8-д Английн тамирчин Дамар Томстой тулалдаж байх үеэр зөрчил гаргасны улмаас буюу өрсөлдөгчөө мөргөсний улмаас тэмцээнээс хасагдсан талаарх бол мэдээ байна. Энэхүү ширүүн өрсөлдөөнтэй тулааны эхний үеэс ихсэн маргаантай нөхцлүүд үүссэн бөгөөд Азиз Абдул шүүгчийн шийдвэрээр тоолуулж улмаар клинт буюу барьцаанаас цохилт өгсөн гэх шалтгаанаар бол оноо хасуулсан. За үүний дараа тулааны 3 дугаар үеийн үеэр бол оноогоор хожигдож явсан Угандагийн боксчин уурандаа өөрийн өрсөлдөгч Томсын эрүү рүү толгоогоороо мөргөсөн нь шүүгчдийн анхаарлыг татаж рингний шүүгч түүнийг 3 дахь удаага сануулж улмаар шууд тэмцээнээс хасах шийдвэр бол гаргалаа. За тэмцээнээс хасагдсныхын дараагаар Азиз Абдул шүүгчдийн шийдвэрийг бол эрс эсэргүүцэж маш ширүүн бөгөөд бухимдтай мэдээллүүдийг бол хийлээ. За тэрээр өөрийгөө санаатаагаар мөргөөгүй өрсөлдөгч нь тохоогоороо цогсон хэмээн мэдэгдсэний зэрэгцээ шүүгчийн шийдвэрийг арьсангоор язгуурлан гадуурхсан шинжтэй байсан гэж бол буруутгалаа. За тэрээр хэлэхдээ бол би хар арьстай Африкийн хүн. За тэр өөрийнхөө эх орондоо харин тулалдаж байна. Шүүгчид Английн тамирчдын гаргасан алдаа бохир үйлдэлүүдийг шүүдэггүй хэрнээ намайг болохоор шууд торгож дэвжээнээс хөөлөө хэмээн тэрээр сэтгүүлчдэд бол бухимдлаа илэрхийлсэн. За энэхүү үйл явдал нь спортын хүрээнээс мөн хавьж олон улсын анхаарлыг татсан хамгийн гол шалтгаан болон хувирсан явдал нь түүний удам угсаатай шууд холбоотой. За түүний өвөө Иди Амин 1970-ад оны үед Уганда улсад төрийн иргэд хийж эрх мэдэлд гарсан бөгөөд хагас сая орчим хүний амь насыг хөнөөж хүний эрхийг ноцтойгоор зөрчин улс орноо удирдах байсан цус дарангуулагч юм. За Иди Амин амьд ахуйда Шотланд улсад тусгаалan дурлаж өөрийгөө Шотландын хаан хэмээн хүртэл өргөмжилж байсан түүхтэй. За тэмцээний өмнө Азиз Абдул энэ талаар дурдж Шотландд тулаанд орох гэж ирэхдээ Шотландын шинэ хаан болохыг хүсэж байгаагаа илэрхийлж байсан нь бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол өргөнөөр яригдж байсан юм а. За тэгэхээр сүүлийн мэдээ бол Сингапурын шүүхээс олон нийтийн анхаарлыг татаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш өргөн шуугаан тарьсан нэгэн өвөрмөц хэргийн эзэн буюу Франц улсын оюутан залууд холбогдох шийдвэрийг аль биесээр Сингапур улсын шүүх гаргасантай холбоотой мэдээ байна. Энэ явдлыг тодруулан хэлэх юм бол тус улсын нийтийн хоолны газар эсвэл супермаркет дотор түгээмэл хэрэглэгддэг хуванцар ундааны сорволтой зохисгүй байдлаар харьцаж түүнийгээ долоосон бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан энэхүү оюутныг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусаад 465 Америк долларын торгуул ногдуул арга хэмжээг бол авсан. За энэхүү хэрэг гарсан шалтгаан болон түүний цаад нөхцөл байдал нь олон нийтийн анхаарлыг бол маш ихээр татаж байгаа юм. За Сингапур улс нийгмийн дэг журам, цэвэр цэмцгэр байдал, олон нийтийн газар бие авч явах хатуу дүрм журмаараа дэлхийн нийтэд алдартай. За тухайн Франц оюутан олон нийтийн анхаарлыг татах эсвэл сошиал сүлжээнд хандлт авах зорилгоор олон нийтийн үйлчилгээний газрын бүтээгдэхүүний эрүүл ахуй аюулгүй байдлыг алдагдуулсан. За сорвуулыг амаараа долоогоод буцаагаад тавьсан үйлдэлийг бол санаатаагаар хийж бичлэг болгон цацсан энэхүү хуулийн хариуцлага хүлээлгэхэд бол хүргээд байна. За шүүхийн шийдвэр гарах явцад олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллээр энэ асуудлыг янз бүрийн өнцгөөс хэвлэгдсэн. За нэг талаас Сингапурын хууль сахиулах байгууллагууд болон олон нийт альва этгээд тус улсын хууль тогтоомж нийгмийн хэм хэмжээг үл хүндэтгсэн ямар ч үйлдэл гаргасан бай хатуу шийтгэл хүлээдгээ харуулж хуулийн хэрэгжилт ямар төвшөнд байгааг бол дахин нотоллоо гэж бахархан хүлээж авсан байна. За гэтэл нөгөө талаас зарим хууль эрх зүй болон хүний эрхийн ажиглагчид энгийн нэгэн зохисгүй ёс зүйн үйлдэлийн төлөө өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулж олон улсын хэмжээнд сэтгүүл зүйн гол сэдв болгон дэвэргэж байгаа нь
байна. Зарим талаараа хэд хатуу хяналтын тогтолцооны илэрх гэдэг ийм байр суурийг илэрхийллээ. За эцэст нь тухайн оюутан өөрийн гаргасан үйлдэлтэй бол хуулийн дагуу хариуцлага хүлээж тогтоосон торгуулийг төлөхөөр болсноор энэ дуйлан ингэж өндөрлөж байна. За уг үйл явдал нь Сингапур улсад суралцж амьдарч буй гадаад оюутнууд за мөн тус улсыг чиглэн очих жуулчдад олон нийтийн газар бие зөв боловсон авч явах, орон нутгийн хууль журам, эрүүл ахуйн шаардлагыг чамдлан сахих нь ямар чухал болохыг сануулсан томоохон сургамж бүхий үйл явдал болон хувирлаа. За ингээд та бүхэндээ бэлтгэсэн өнгөрсөн 7 хоногт болж өрнсөн олон улсын онцлог үйл явдлуудын мэдээллийг хүргээд энэ түрээд дууслаа. За дараа та бүхэн таалагдсан байх гэдэгт бол маш ихээр найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.